Сайн байцгаана уу? Та бүхэндээ эрүүл хооллолтын талаар мэдээлэл өгье. Хүүхэд эрүүл сарвал өсч байжхийн тулд тогтмол цагт хооллож хэвших хэрэгтэй. Ялангуяа 2-6 насны хүүхэд тогтмол цагт зөв сууж, зөв хооллож хэвших нь цаашдын амьдралд нь чухал дадлыг бий болгож идэг. Өдрийн буюу 8 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгийн хүүхэд хоногт хоол хүнснээс авах нийт илчлэлийнхаа 80%-ийг авч идэг. 2-5 настай хүүхэд дунджаар өдөрт 1100-аас 1300 ккал илчлэгийг хоол хүнсээрээ дамжуулан авдаг бол цэцэрлэгтээ 80% нь буюу 880-аас 1100 ккал илчлэгийг авдаг байна. Шинэ тэжээлийн бодисыг сүүсүүн бүтээгдэхүүн, үр тариа, жимс, хүнсний ногоо, махмахан бүтээгдэхүүнээс авдаг. Гэр зөвлөмжийн 5 бүлэг хүнсийг тэнцвэртэй хэрэглэж хэвших нь хамгийн чухал үр нөлөөтэй. Уурга нь хүүхдийн бие махбодын үндсэн үйл ажиллагааг зохицуулдаг. Уурга дутагдсанаар жим буурч, бүсэлт удаашрж, сэтгэхүйн хүчил хоцрогдолд ордог. Өөх тос нь хүүхдийн эвцэлийн эх булаг болдог. Хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцож, халдварын эсрэг даралтайг тогтоодог. Энэ хүүхдийн өсөлт, хөгжилд нөлөөлдөг. Амин дэм нь бие махбодын эргэтэн тогтолцоонд болон эд эсийн хэвийн үйл ажиллагааг хангах бодисын солилцоог идэвхжүүлдэг. Дараах зурган дээр байгаа үр тариа, жимсгэнд Б, С, Д, К, B1, B2, B3, B6, B12 зэрэг амин дэм нь хэмжээгээр агуулгадж байдаг. Эрдэс бодис нь хоногт хэрэглэж байгаа хоолны найрлагын багахан хэсгийг эзэлдэгч бие махбодын бодисын солилцоонд чухал үүргийг гүйцэтгэдэг. Эрдэс бодис зис, фосфор, селен, цайр, натрий, магний, калий, кальц зэрэг нь агуулгаддаг. Эдгээр нь дараах самар, жимс, тараг, сүү, мах, өндөгт найрлаганд нь ордог байна. За тэгвэл эрүүл бус хооллол гэж яг юу хэлээд байна вэ? Эрүүл бус хүнс гэдэг нь өөх тоос, давс, сахарын агуулмжтай уурга, нүүрс ус, эрдэс бодис зэрэг шаардлагатай шинэ тэжээлийн бодисыг агуулгаагүй хүнсийг хэлдэг байна. Эрүүл бус хүнсэнд түргэн хоол, чипс, чихэр, амттан, их тосон шарсан бүтээгдэхүүн, хийжүүлсэн унтаа зэрэг нь багтдаг. Чихэрлэг амттан эзнээр хоосон илчлэгийг төрүүлдэг. Цадсан эмшиг мэдрэмжийг үүсгэдэг. Хоолны туршлыг ууруулдаг, дархлаа сулраадаг. Таргалалт, шүдний өвчлөлийн их үүсвэр болдог. Мэ, амттай шүү. Яасан бэ? Та хоёр амттай иддэг юм уу? Гүчи амин дэмээр баялаг хоол хүнс идэхгүй. Яагаад чипс мэтийн амттан идээд байгаа? Чипс амин дэмгүй гэж юу? Тийм ээ. Чипс болон амттанд хүний биед хэрэгтэй амин дэм бараг байхгүй. Харин жимс ногоогоор хийсэн хоол хүнсэнд хүний биед хэрэгтэй амин дэм их байдаг юм штэ. Гэхдээ би чипсэнд дуртай штэ. Чи зөвхөн дуртай зүйлсээ идээд ээж болохгүй штэ, найз минь. Тэгвэл чиний чадварууд хөгжихгүй. Тийм гэж юу? Эрүүл ба эрүүл бус хүнсний талаар тодорхой ойлголтыг авсан байх.
За тэгэхээр эрүүл хүнс хэрэглэж хэвшцгээгээрээ 5 бүлэг хүнсээ аль болох зохистой харьцаагаар нь хэрэглэж хэвшээрээ. Анхаарал тавьсанд баярлалаа.